За сайн байна уу. За энэ удаагийн лабораторийн хичээлээр бүгдээ алдааны функцийг хэрхэн хэрэгжүүлэх тухай, кодчлох тухай үзэх хэрэгэлдээд байна. За уулын хувьд алдааны функц за эдгээрийг кодчилж одоо хэрхэн имплементейшн хэрэгжүүлэх ийм агуулгын хүрээнд энэ лабораторийн хичээлийг үзье. За бол хэдүүлээ бол ер нь сангууд ашиглаж таарна. За framework гэж хэлдэг, library гэж хэлдэг. За монголоор бол одоо сан гэж хэлчих болно. За тухайлбал одоо хамгийн чухал хэрэглэгдэх сан бол одоо NumPy гэж байна. За энэ ямар сан бүхтийн зэргийн шугам айлгэрийн за их хвчлээ одоо энэ matrix гэдэг юмтай, матриц гэдэг юмтай ажилладаг. За ийм сан байна. За энийг одоо шууд ашиглаад явна. За өмнөх лекцэн дээр үзсэн. За одоо энэ minimum SQL error гэж. За энийг эхлээд кодчлыг бүгдээрээ за эхлээд бол энэ NumPy гэдэг юм оруулаад ирэх нь. За editor-ийн хувьд бол хоёр сонголт байгаа. Нэг нь бол одоо cloud буюу одоо Google Colab гэж ийм юм дээр хийж болно. За нөгөөх нь бол одоо Xcode Visual Studio Code гэж ийм editor байгаа. За энийг танилцуулсан. За энэ мөн хийж болно. За хэдүүлээ local editor буюу одоо Visual Studio Code дээр хийчих. За эхлээд бол шинээр нэг файл үүсгэж таарна. За энэ файлаа бол дараачаар нь хадгалъя. За энийг хадгалах юм бол за хэдүүлээ бол одоо workspace буюу үүсгчээд байгаа. За энэ дээр shift гээд за workspace дотор за lab за 3 zip.py за ийм Python файл байна. За эхлээд бол одоо энэ санг оруулж ирэх нь. За тэр сан бол NumPy. За энэ би гэхээр одоо энэ сангаад орчиж байгаа гэсэн дараа хэлэхэд. За лекцэн дээр үзснээр бол за хэдүүлээ бол лекцэн дээр үзснээр бол одоо ямар юм байгаа гэх зэрэг хоёр утга үндсэндээ байдаг гэж үзсэн. За нэг нь бол таамаглаж байгаа юм prediction. За нөгөөх нь бодит байгаа утга. Үгүй label juice утга гэсэн. За тэгээд y hat гэж одоо юм бол байдаг гэж үзсэн байж байгаа. За энийг одоо жишээ болгоод жишээлбэл хэдэн та авчихна. Дараа нь одоо үр дүнг хийж үзэх юм бол за тэгээд бодит утга буюу за энийг хэдүүлээ одоо while гэж яваад байгаа. За тэгээд явчих. За энэ бол одоо бодит бидний одоо label juice утга гэсэн. За ингээд нэг сайхан функц хийчих гэсэн алдааны за тухайлбал одоо энэ RMC, MSC гэж. За энэ бол одоо хоёр параметртэй байх нь. За нэг нь бол одоо prediction. За нөгөөх нь бол одоо target гэсэн. За ийм хоёр параметртэй байна. За энэ дээр нэг юм хэвлэчих. За одоо error function start. Энэ функц эхлээд дуутахад бол энэ үг одоо хэвлэгдэж явах хэрэгтэй байна. За хамгийн эхлээд бол одоо
бидний коуч ямар юм болох вэ? Тэн зэрэг эхлээд одоо ялгуур гэж юм олох хэрэгтэй differences гэдэг. За энэ differences бол одоо predictions гэдэг юмнаас хассан targets баг. За хоёр хасна гэж хэлсэн дэр үтсэн байж байгаа. За ингэсний дараа ямар юм болох вэ? Тэн зэрэг одоо квадрат зэрэг дэвшүүлэх нь. За differences-ийн SQL гэж. За энэ бол одоо differences-ийг квадрат зэрэг дэвшүүлж байна. За ялангуяа бол квадрат зэрэг дэвшүүлэхэд 2-од за тэгээд 2-ын тоо тавьчихдаг байна. За дараа нь бол эннийхээ одоо дундаж утгыг нь олох нь. За mean of differences. Mean of differences SQL гэж. За энэ бол ямар болох вэ? Тэн зэрэг. За NumPy-ийн SQRT гэдэг. SQRT гэдэг. За тэгээд mean of differences SQL гэдэг бол ийг ялгаа явуулах нь за тийм зүгээр нь бичсэн дээр зөв type-ийг болох шаардлагагүй. За энэ mean гэдэг шүү. Авчиж чадах нь. За энэ дундаж гэдэг бол ингээд авах нь. За дараачаар нь бол одоо шинэ одоо RMC бол NumPy-ийн SQRT-гээ за энэ одоо өмнө тооцоос утга нь явж явах нь. За ингээд буцаад бол одоо RMS гэдэг. За энийг бичиж. За энэ бол машин сургалтын 3 дахь алхамтай холбоотой ийм алдааны функц байна. За одоо энэ дотор нь хэдүүлээ энэ RMC-г бол ажиллуулаад үзэх хэрэгтэй. За энэ дээр хэдэн жишээ өгөл авчих. За эхнийх нь бол TX гэсэн функц байна. За дараагийнх нь TG 1166 гэсэн. За тэгээд адилхан авчих. Y гэдэг бол за манай адилхан тэгдэг байна. Тэгээд зөвхөн тэгнэгний 150 max. За энийг одоо хэдүүлэн тестлээд үзнэ. Тестлэхдээ нь шууд одоо энэ функцийг авчих. Энэ утгуудаа. За тэгэхээр бол энэ y hat гэж таамаглаж байгаа функц. За дараагийнх нь бол y гэдэг за ингээд хэдүүлээ хэвлэхтэй юм бол энэ уцж байгаа утгатай text value гэж нэг хөлсөж өгчих. За ингээд print хийчих. За тэгээд RMC values okay. So text-ийн хавтал text so value за value хэмжих ёстой. За одоо энийг л ажиллуулад үзнэ.
үзэхээр ямар үр дүн гарах нь харъя. За FMC 90 гэдэг бол тэг 100-ны тэг 8-ны 387 гэсэн ийм утга гарч ирэх нь. За гэх мэтлээ одоо энэ NumPy гэж шугам айлгуурын сан ашиглаад за малын функцүүдийг Python дээр програмчилж болно. За virtual бол хэдүүлээ сайхан даалгавар хийнэ. За энэ дээр бол mean absolute error гэж. За энийг бол хэрэгжүүлнэ. За cross entropy бол мөн хэрэгжүүлнэ. За энэ mean absolute error мөн адилхан зөв өмнө үзсэн тэр лекцэн дээр үзсэн математик функцийг кодчлох тухай байх нь. За энэ cross entropy бол одоо англи дээр байнга хэрэглэгддэг ийм алдааны функц тийм учраас энийг хэдүүлээ хэрэгжүүлж одоо сурах хэрэгтэй. За энэ хоёр функцийг гэрийн даалгаварт хийх хэрэгтэй байх нь. За одоо дараагийн